Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 85 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд Панда байна. Be kind whenever possible. It is always possible. Далай Лама. За тэгэхээр өнөөдрийн маань персептик Далай Лама хэлсэн байна. За одоо хөтлөж гараа. Сайн сэтгэл гаргах за хэлж байгаа. Өөрийнхөө боломжтой үед сайхан сэтгэлийг бусдад түгээж бай. Тэгэд боломжтой үе гэдэг нь үргэлж боломжтой байдаг. Жохоо орчуулгын хувьд бол нэлээд хөрхөн махчлаа орчуулчлаа. Гэтэ нөгөө нэг яг цаа татах санааны хувьд болохоор бид нар ямар нэгэн юу гэдэг бусдад юм сайхан сэтгэл гаргах ч юм уу те ингээ ямар нэгэн зүйлийг хийхдээ үргэлж нэг тийм мөчийг хүлээж идэг. Тэр мөч маань одоо ингээд нэг эргэн тойрондох зүйлс арай нэг өөр болоод ч юм уу те гээд нэг бид нарын сэтгэл зүй ингээд бүрэн бэлтгэгдээд ч гэдэг юм уу те нэг л тийм өөр мөчийг хүлээгээд байж идэг. Гэтэл яг үнэндээ аливаа зүйлийг ялангуяа бусдад сайхан сэтгэл гаргах, сайхан сэтгэлтэй байх гэдэг маань өөрөө үргэлж боломжтой байдаг бид нарт. Бид нар хэрэг тэрийг хүсгэл юм бол тийм байж чаддаг. Гэтэл нөгөө нэг их л олон юу нас болтголтой нөхцөл байдлаас гэдэг юм нэг нэг л тийм бэлтгэлгүй юм шиг. Тэгээ цагаад тулах юм бол нэг амар гоё жишээ авч хэллээ. Тэр маань юу вэ гэхээр шалгалтын өмнөх үе. За тэгэхээр бид нар нөгөө шалгалтын өмнө ингээл амар байнга сандарч идэв шүү дээ. Тэгээл нэг л дутуу уншсан юм шиг тэрийг дахиад уншсан бол энийг ингэсэн бол гэдэг бодлоор дүүрэн байж байдаг. Гэтэл яг үнэндээ шалгалт гэдэг зүйлд бид нар хизээж бүрэн бүтэн байдлаараа бүр ингээд 100%, 120% тэ эсвэл бүр 200% ингээд нэг тийм төгс бэлдэх боломж байхгүй. Тэгээд тийм боломжгүй байж хахад өөрийгөө ингээд төгс яасангүй, ингэсэнгүй, тэгсэнгүй гэж зэмлэх юм бол тэр чинь амар тэнэг асуудал шүү дээ. Яг л тэрэндээ адилхан ингээд ямар нэгэн зүйл хийж эхлэн ч юм уу хийн гэдэг маань өөрөө үргэлж эхлүүлэх боломж тэнд байж идэг. Гагцгүй ер нь чи өөрөө тэрийг эхлүүлэх үгүй юу гэдэг сонголтоо л хийх дут байдаг. Тийм болохоор за өнөөдөр хэрв танд хин нэгэнд ингээ нэг тийм сайхан сэтгэлтэй байх, инэрэнгүй байх ч юм уу те тийм байх хэрэгтэй юу гэмдэ зөвшөөрөл танд хэрэгтэй бол чиний итгэл танд Панда миний зүгээс та бүхэнд энэхүү зөвшөөрлийг өгч байна. Та бүхэн инэрэнгүй сайхан сэтгэлтэй нэгэн байгаарай гэж хүсгэн. За тэгээд өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөё. Та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд Панда.